За, Airbnb дээр ирчлээ. Энэ бүхний эцэс бит хоёр төрөслөх байр боллоо. Босон зүйлсийг одоо сонин хачныг та нартайгаа хуваалцсангаа өөртөө юу босон талаараа ингээд одоо сайхан нэг нүгөө яриа гэж бодлоо. Сайн байцгаана уу? Чи миний телес угтаа давтаа морил шинэ бичлэгтэй давтаа морил. За тэгэхээр өнөөдрийн дугаар дээрээ би та нартайгаа сүүлийн 3 сарын хугацаанд хүмүүсийн тэр бүрчлэнийг мэдээд байдгүй нэг оронд найз залуутайгаа 3 сарын хугацаанд зүгүүдийг маань үзэн хүмүүс маань мэдчихэж магадгүй би Cyprus буюу монголоор Кипр гэдэг орн руу найз залуутайгаа явсан. За тэгээд энэ бичлэг дээр бол ер нь яагаад тийшээгээ явахаар болсон, эргээд яагаад 3 сарын дараа Италид буцаад ирсэн талаараа ингээд энэ бүх босон зүйлсийнхээ одоо сонин хачныг та нартайгаа хуваалцсангаа өөртөө юу босон талаараа ингээд одоо сайхан нэг нүгөө яриа гэж бодлоо. За тэгэхээр юуны өмнө хэдүүлээ Cyprus буюу одоо монголоор Кипр гэдэг орн хаана байдгийг, яадаг орн талаар би та нартай товчхон харуулъя. За тэгэхээр Кипр гэдэг улс маань газар дүүнэн тэнгисийн зүүн талд байдаг юм жижигхэн арал улс байна. Ойролцоох орнууд гэх юм бол та дайрж байгаачлан Турк, Серб болон Грек гэсэн орнуудтай ойролцоо байдаг. Киприйн нийслэл бол Никосия гэдэг хот байгаа. Тэгээ энэ хот нь бол дэлхий дээр хоёр хэсэгт ингэж хуваагдсан буюу хоёр өөр улсыг нэгтгэсэн ийм цорын ганц нийслэл гэдгээрээ гэж тооцогддог юм байна. За хоёр өөр улс гэдэг нь ямар учиртай вэ гэхээр та энэ харж байгаачлан хар зураасаар Кипр улс бол Грек Кипрчүүд болон Турк Кипрчүүд гэж ингэж хоёр хуваагддаг. За түүхэндээ бол маш олон зүйлсийн нөлөөгөөр бол ингэж хоёр хуваагдсан. Киприйн албан ёсны хэл болвол Грек болон Турк хэл. Гэхдээ дийлэнх хүмүүс нь бол англиар маш сайн ярьдаг. За хүн ам бол нэг орны 2 сая буюу Монголоос 3 дахин бага хүн амтай гэсэн үг. За тэгээд мөнгөнд тэмдэгтийн хувьд бол евро ашигладаг ийм орн байна. Цаг агаарын хувьд бол яг жилийн 4 улиралтай гэхдээ дийлэнхтэй нарлаг ийм дулаахан цаг агаартай ийм ус байх нэ. За тэгэхээр Cyprus гэж нэг иймэрхүү орн байдаг бахнэ. За тэгвэл яагаад бид хоёр Cyprus руу нүүхэр болсон бэ гэхээр ерөнхийдөө маш товчхондоо яг Италийн татвар нь бол маш өндөр байдаг учраас арай татвар багатай орн руу бид хоёр явъя гэж шийдсэн. За энэ яг дэлгэрүүлээд ярих юм бол манай найз залуу эндээ ийм нэг юм жижиг компанитай буюу одоо өөрөө болон бизнесийг нь хамтрагч нийлээд нэг юм 2 хүнтэй нэг юм жижиг компани таахгүй. За тэгсэн чинь хүмүүс бол бас аль хэдийн мэдчихэж магадгүй те Италийн одоо энэ татвар бол бүр үнэхээр өндөр байдаг гэдгийг. За тэгээд жишээн дээр аваад үзэхэд манай найз залуу одоо жишээлбэл сарда 5,000 еврогийн одоо орлого оллоо гэж бодъё. Тэнгүүд 2500 орчим буюу нэг 50-60% нь бол шууд тэр одоо татварлага усыгаа татварлаа явуулдаг. Тэгэхээр бүр амар байгаа зү. Тэгээ ялангуяа юм жижиг дөнгөж бизнес эхэлж байгаа, хуваар ам хийгээд эхэлж байгаа юм гарааны бизнес хийж байгаа хүмүүс бол бүр нэлээд хатуу байдаг. За ийм учраас бол анхдагч шалтгаан нь бол манай найз залуу эндээ бол компани ингээд компани ер нь бол жоохон ингээд багаар ингээд өргөжөөд эхэлсэн байхгүй. Тэгэхээр өргөжөөд эхлэхээр нөгөө орлого нь ч гэсэн нэг чүүчүүд ингээд нэмэгдээд эхэлжсэн. Тэгээд ерөөсөө за яг энэ чигээрээ ингээд энэ Италида байгаадах юм бол ёстой нөгөө хоёрдгүй хоос онохгүй гэдэг шиг ингээл урт хормоогоороо хойд хормоогоо нөхөөд ингээд ямарч ашиггүй ингээд байгаад байгаа юм байна. Тэгэхээр ерөөсөө ийм Европ дотроо хэрнээ ийм татвар багатай газар руу ер нь бол нүүвэл их зүгээр юм байна гэж ер нь бол шийдсэн. За миний хувьд бол би яагаад бас найз залуутайгаа явахаар шийдсэн бэ гэхээр би бол одоо сургуулаа энэ жил төгсөж байгаа. Тэгээ хичээлүүд маань харьцангуй дуусчихсан. Яг Италид заавал ер нь байгаад байх шаардлага ер нь бол байхгүйсэн. Тэгээ хоёрдугаарт би бол яг Италид яг ажиллаад амьдраа цаашдаа удаан амьдрий гэж боддог байхгүй яа. Тэгэхээр бас айгүй олон шалтгаантай. Ер нь бол одоо болтол би бас Итали хэлээ сайн сураагүй. Тэгээд хүмүүс бас ер нь хальт мэддэг. Италид бол дунд одоо бусад Европын орнуудтай харьцуулахад ч юм уу одоо сарын дундаж цалин энэ төр бол нэлээд багтаа ордог. Тийм учраас Итали залуучууд нь өөрсдөө гадагшаага бас явж ажиллах аягүй сонирхолтой байдаг. Миний хувьд бол нэг юм англиар ярьдаг оронд ер нь бол цаашдаа ажиллаж амьдрах юм сонирхолтой байгаа юм. За тэгээ тийм учраас ерөнхийдөө бол хэд хэдэн орнуудыг бид хоёр яг аль алинх нь хүсэл сонирхолд нийцсэн хэд хэдэн орны сонголт гаргаад тэгээ тэр нь бол нэг юм Cyprus, Malta гэсэн ерөөсөө хоёр орн байсан. Тэгээ англиар дийлэн хүмүүс нь ярьцдаг. Тэгтээ бас нөгөө юуны адренагийн хэрэгцээ нь болохоор нөгөө татвар нь бага. Тийм хоёр орн. Тэгээ Малтагийн хувьд бол бас яг нөгөө оршин суух, үнэмлэх энэ төр ахуйд бол нэлээд төвхтэй бас санхүүгийн шалгуур нэлээд өндөр байсан болохоор бид хоёр ерөөсөө за Cyprus руу явъя гэж шийдсэн. За тэгээ Cyprus гэдэг орныг сонгоод бид хоёр одоо 24 энэ оны нэг 5 сарын сүүлээр 5 сарын 26-нд ер нь бол бид тээр явсан.
За Cyprus дээрсэн анхны сэтгэл болов лээ тий. Ер нь олвол нэг одоо 10-аас 6 байсан гэх юм уу нэг тийм за окей иймэрхүү ор юм байна да гэдэг нэг юм нэг сүрхий одоо хүлээлтээс багч байгаагүй доогуурч байгаагүй ер нь нэг юм гадралж ясантай л ойролцоо байсан. Гэтэ баг хүлээлтээс жоохон доогуурч исэн байж магадгүй. Нэг сүрхий гой мэдрэмж бол аваагүй анх очиход тэгээд өмнө нь бол яг битээр явахаас өмнө мэдээж яг Cyprus-ын талаар зөндөө олон бичлэг үзээл ер нь бол expectation харьцангуй тийм яг бодит хүлээлттэй очсон байхгүй юу. За тэгээд битээр ямарсан хамгийн инээдтэй очиод битээр ингээд машин түрээслээд ингээд нөгөө түрээслэх байраа ингээд Airbnb-д байрлаж авах хугацаанд ингээд хайгаад явсан. Тэгэл би ингээд байн адраанаас асуугаал ингээд за одоо хотын төвөнд хаана нэлээ. Хотын төвөнд хаана нэлээ. Битээр Paphos гэдэг хотод нэр очсон. Тэр хотод бол яг одоо монголоор бодох юм бол одоо нэг тархаа эрдэнэ тавьцаа гэх юм уу яг нийслэл нь болоод биш гэхдээ яг гол томоохон хотуудынх нь одоо нэг. Тэгтээ том хот байлаа гэж Cyprus өөрөө жижигхэн арал учраас одоо нэг том болж байж шалахгүй. За тэгээд Paphos-ын тэр одоо хотын төвийг нь харах гал би одоо хаана байгаа юм бол хотын төв нь айлан бол гэж яваал исэн битээр ингээд дараа нь эргээд ботход битээр ер нь хотын төвөө л нэг жоохон тойрс хийгээд яваад исэн байлаа. Тэгээд харьцангуй нөгөө юм жижиг орон жижиг хот болохоор нэг тийм хотын төв гэдэг нэг тийм бидний төсөөсөн шиг нэг тийм олон хүнтэй нэг юм гоё газар бол байгаагүй юм байлээ л дээ. Энэ явдлаас 3 сарын өмнө За бид хоёр юу түрээсэлсэн? Машин түрээсэлсэн. Энэ машинаа 5 хоног түрээслэн. Тэгээ одоо юуруугаа Airbnb руугаа явж байна. Адриано ингээд энэ нөгөө юуных нь юу лээ? Энэ болохоор 100 гарын дүрмээр явдаг гэх юм уу? Тийм юм байна л да. Италид болохоор энэ чинь нөгөө What did you do? Италид болохоор яг энэ талдаа явдаг. Яг би өөрөө жолоо яддаг болохоор яг сайн тайлбарч чадахгүй байна. Ямар ч гэсэн нөгөө энэ дүрм нь арай өөр болохоор мань хүн жоохон сандарчихсан. Нэлээ сандралттай, бажигдaltaй явж байна. За. Airbnb дээр очиж ярих харуулъя. За, Airbnb дээр ирчлээ. Би таад одоо харуулъя. Ер нь бол нэг юм амар гоё юм олон өнгөтэй юм цэцэг амар их байдаг юм байна. За. Шиг орцгой нэг давхарт байдаг юм байна. За, ингээд ороод. Are you tired? За, эндээ ингээд юм галтгоон байна. Энэ ингээд зочны хэсэг нь. За, тэгээд эндээ нэг юм хөөрхөн толтой юм байна. За, хамгийн гоё таалагдсан юм нэ шүү дээ, тийм. Энийг ёо, вау, энэ Vivi карта. Бүр харагдсан бол тасархай газтай. Ер нь бол битээр энэ Airbnb-г сонгосон хамгийн гол шалтгаанууд энийг бол яг энэ байсан. Яг энэ балконыхаа энэ view нь. Яг одоо эндээс нь ингээд харах юм бол нэг нь одоо энэ Paphos гэдэг энэ одоо хотын одоо бүсийнх нь яг энэ нөгөө нэг юунууд нь хэсгүүд нь ингээд харагддаг эндээсээ. Жижиг одоо нөгөө юу гэдэг үлээ. Тосхон гэх юм уу? Тийм жижиг хэсгүүд нь. За энэ тэнд ингээд далайн харагдчихээн. Зя нэг иймэрхүү. Ер нь бол тийм юу нь бол энэ балкон нь бол үнэхээр тасархай. Яг ингээ харангууд бүр үнэхээр гоё харагдаж байгаа биз. За тэгэнгүүт нь шүү дээ те энэ Airbnb болохоор эзэн өөрөө амьдардаг. Бид хоёр болохоор юу байсан? Нэг өрөөг нь түрээсэлсэн. Энэ болохоор бид хоёрын өрөө байна. Бид хоёр ачаануудаа оруулаад тавьсан. За нэг иймэрхүү ерөөсөө ингээл угаасаа нэг өрөө байгаа. Тэгээ эндээ юм галтгоотой. За бичлэгнийхээ дундор та нартай дуулах нэг мэдээ байна. Хэрвээ та болон таны ойр дотны хин нэгэн Италид 100% тэтгэлэгт болон нэмэлт мөнгөнд итгэмжтэйгээр суралцах хүсэлтэй болвол миний Итали сурах амархан алхамжсан заавартай онлайн сургалт байнгын эсэлтэн авч байгаа шүү. Тэгээ www.хүрэлцэнмэгцэг.com гэсэн вебсайтаар ороод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За тэгээд вебсайтаар маань зочлоорой. Бичлэг рүү орцгоё. За тэгээд бит хоёр чинь эхний өдрүүддээ Airbnb-дээ байрлаж байхдаа байраа хайгаад ингээд нэг байр сонгож олоо. Тэгээд тэндээ ингээд байрлаа. За би байрныхаа талаар нэг товчхон бичлэг та хэдэд үзүүлье. Зя. Finally гэдэг үг монголоор хэлсэн. Явж эцэс энэ бүхний эцэс бид хоёр түрээслэх байр оллоо. За одоо та хэдэд харуулъя. Энэ байр ер нь бол бит хоёрын харсан хамгийн одоо зай талбай ихтэй хамгийн Let me see. Oh, but you look so dark. Йой. Тэгээд ер нь бол хамгийн
Гоё нь бөгөөд хамгийн тухтай, дээрэс нь хамгийн зай талбай томтой, хамгийн гоё опшн бит хоёр явж явж маш азтайгаар сонглоо. За тэгэхээр харуулъя. Энэ хэсэг болохоор ингээд гал тогооно. Тэгээ галтгоондоо ингээд амар хүрх юм хоёр цонхтой заяа. За тэгээд энэ хэсэг болвол энэ галтгооны ширээний хэсэг энэ хэсэг болвол одоо нөгөө жинхэнэ галтгоон байна. Цаптэрийн худалдаж авсан юу байна? 25 байна. Яа. За тэгээд энэ хэсэг бол мэдээж зочны өрөөний хэсэг байна. Бүр энэ зураг бол надад үнэхээр таалагдсан амар хөө гоё зураг байлаа. Is it fitting? Nice. Perfect. За тэгээд энэ маш хүргэн талтай. За ийшээгээ яваад энэ хоёр өрөө байна. Коридортой гэрэлтэй юм байна. Энэ болохоор нэг том нь ч байх вэ? Энэ хоёр бедрум буюу унтлагын өрөө нь ер нь ойролцоо юм билээ. За нэг ийм өрөө байна. Дараараа. Эндээ цонхтой. Эндээ нэг хөөрхөн жижигхэн толтой юм байна. За нэг юм байна. Тэгэнгүүт ийшээ яваад эндээ болохоор угаалгын өрөө нь. Угаалгын өрөө нь ер нь бол бусад битээр үзсэн байруудтай харьцуулахад бас л нэлээд гоё цэвэрхэн, саруулхан аюу гоё. Дээрээс нэг гоо цэвэрлсэн байхад нь битээр яасан болохоор за энэ болохоор ингээд юу нэ төлөвлөгөө. Тэгээ битээрийн төлөвлөгөө ер нь юу байсан бэ гэхээр энэ жилдээ бол ямар ч Cyprus-тай амьдрий гэж бодож исэн. Тэгээд Adrena компани нээснийхээ дараа юм харьцангуй ингээд зэгцрээд, жигдрээд ирэхээр нь одоо магадгүй ирэх жилээс ингээд ерөөсөө Cyprus-тай нэг 2 сар л ингээд очдог байдлаар ингээд явъя гэж утсан. Яагаад тэгэхээр Cyprus бол бизнес эрхлэгчдэд нэлээд одоо юм таатай нөхцлүүдийг ер нь бол санал болгодог. Өөрсдөө хувийн одоо юм компанитай хүмүүс бол тэгээд Adrena бол нөгөө өөрөө компани тэнцээ ингээд нээж байгаа учраас юу яаж байгаа оршин суух үнэмлэх бол авах боломж нь бол бүрдээд ирж байгаа гэсэн. Тэгээд тэр оршин суух үнэмлэхээ цаашдаа хадгалахын тулд ерөөсөө Cyprus-та жилдээ 2 сар амьдрахад тэр оршин суух үнэмлэх нь ингээ хадгалагдаад яваад байна гэсэн. Тэгээд нэг гол зүйлийг хэлхийг марцсан байна. Италид бол нэг 50-60% нь татвар байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр эсрэгээрээ Cyprus бол одоо манай найз залуу 0-оос хамгийн ихтэй нэг 15% хүртэлх хувийн татвар төлж байгаа гэсэн. Тэгээ 0-оос 15 гэдэг нь яаж одоо хэлбэлцэж байгаа вэ гэхээр нөгөө тухайн компани жилийн орлого хэдэн ажилчилттай тэгээд одоо ямархуу даатгал төлж байгаа юм болж байгаа хэмэтчлээ. Айгүй олон төрлийн хүчин зүйлсээс хамаарат 0-оос 15-ийн хоорондын татвар нь бол хэлбэлцдэг юм байлээ. Тэгэхээр Италитай харьцуулахад одоо бүр хамгийн ихтэй гэхэд л 3 дахин бага байгаа байхгүй төлж байгаа татвар тийм ээ. Тэгэхээр энэ бол бүр айгүй том давуу тал байсан. За тэгээд түрүүнд хэлсэнчлэн 2 сар ингээд амьдарчхад л ер нь бол тэр иргэншлээ одоо иргэншлэшээ орчин суух үнэмлэхээ одоо ингээд хадгалаад байж болно гэсэн үг учраас бит хоёр явандаа за энэ жилдээ ингэж амьдарчаад ирээдүйд дараагийн жилүүдэд нэг одоо Италида байж байгаа ч юм уу өөр орнуудад ингээд байжгаад Cyprus-та нэг жилдээ 2 сар очичоод байя гэсэн төлөвлөгөөтэй байсан юм. За тэгээд тиймэрхүү төлөвлөгөөтэйгээр бит хоёр ингээд хамтын амьдралаа эхэлвэ. За амьдраад эхэлжээд л ингээд одоо Cyprus-ийн сайн болон муу талуудыг ингээд мэдрээд эхэлж байгаа өдөр тутамдаа. Тэгэхээр одоо би таадаг шууд Cyprus-ийн давуу талууд буюу таалагдсан зүйлсийг нь эхлээд яриа дараа нь таалагдаагүй зүйлс буюу одоо үзэн ядсан зүйлсээ ингээд хэлье. За тэгэхээр давуу талаас нь эхлээд яриа. За нэгдүгээр юу нь гоё вэ гэхээр далайн эрэг. Далайн эрэг тэр далайн эрэг дээр байдаг одоо тэр resort-уу тэр хэсгийн орчин бол бүр үнэхээр үгээр хэлхийн аргагүй бүр үнэхээр гоё. Тэгээд эхний хэдэн өдрүүдтэй бол би очиод амар гоё стори энтер дээр оруулаад намайг дагдаг хүмүүс мэдэж магадгүй. Амар гоё гүүгээл өглөөдөө те бүр ямар гоё яваа. Тэгэл оройдоо битэр чинь нөгөө хүнсний супермаркет руу явах замдаа ингээл гоё нөгөө далайн эргээр чи ингээл алхаал оройдоо гоёг далайн эрэг дээр ингээд давлгааг сонсож мосож ингээд оройдоо сайхан сууж муудаг бүр айгүй гоё байлаа тэр бол. Тэгээ манай гэр бол тэр төрөсөлсөн байр бол нэг далайн эргээс 10 өсрөөл 15 минут алхаад очих зайтай болохоор айгүй гоё юмсан. За тэгэнгүүт хоёрдугаарх нь грек йогурт. Тэгээд нөгөө Cyprus чи өөрөө нөгөө гректэй ойрхон тэгээд битээр болохоор нөгөө грек талд нь байсан учраас ер нь дийлэнх соёл одоо бас дээрэс нь хүнсний бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн ер нь нийлэн грек одоо хүнсний бүтээгдэхүүн ихтэй. За тэгээд мэдээж грек йогурт бол яг бүр үнэхээр бүр маш гоё байсан. Айгүй олон төрөлтэй. Тэгээд анх удаага би яг үнэхээр их тийм ориг грек йогурт гэх юм уу ингээд яг идэж үзье. Яг хав Италид бол грек йогурт гэж ер нь хаач ер нь грек йогурт байгаа шүү. Гэхдээ ер нь бол яг надад
тийм зүгээр санагдсан л ахал да. Яг ингээд грек бичигтэй грекэд одоо хийгдсэн үйлдвэрлэгдсэн йогуртыг нь идэх бол айгүй илүү тийм гой санагдсан ч гэж магадгүй. Гэхдээ ямар ч надад бол амт нь тэр чанар нь айгүй гоё санагдсан. За тэгмүүд 3 дугаарх нь нөгөө миний хүсэж байсан дийлэн хүмүүс нь бол англиар ярьдаг нь бол айгүй таалагдсан. Бас надад айгүй амар байсан. Яагаад тэгэхээр нөгөө өмнө нь хэлсэнчлэн Их Британий буюу Английн колон байсан, Английн нэг хэсэг байсан. Тэгээ тийм дээрэс нөгөө жуулчид ихтэй учраас яалтчгүй дийлэн хүмүүс нь зүгээр энгийн дэлгүүр одоо дэлгүүрийн худалдагчаас эхлээд зөөгч нар гэх мэтчлэн ер нь дээдлэх үйлчлэгээний газрууд бол бүгдээрээ хөрхэн англиар ярьдаг. За тэгмүүд дөрөвдөг нь болохоор жуулчид агиох байсан. Cyprus бол дээдлэх орны хүмүүс нь хаанхын хүмүүс байсан бэ гэхээр эхнийх нь мэдээж нөгөө Cyprusчууд, хоёрдугаарх нь англичууд, гуравдугаарх нь орсууд, тэгээд дөрөвдүгээрх нь одоо бусад орны хүмүүс байсан. За тэгээд гурав дахь орны хүмүүс ч юм уу те. За тэгэнгүүт тав дахь нь болгонгууд мэдээж нөгөө төрөний такс буюу татварын нэг хөнгөлөлт маш таатай нөхцөл болвол одоо дижитал намаад буюу онлайнаар ажиллаа хийдэг IT салбарынхан эсвэл ямар нэгэн бизнес хийдэг ер нь хүмүүс ч юм уу те эсвэл үйл хөдлөхийн гэх мэтчлэн ийм хүмүүс бол нэлээд ийм одоо олон боломжуудыг бол санал болгодог юм шиг санагдсан. За тэгээд 6 дахь давуу тал нь болохоор Италиас 3 цаг хагас яг онгоцоор нисээд очдог. Харьцангуй бас удаан биш, ер нь 3 цаг гэдэг бол ер нь нэлээд боломжийн. Тэгээ хамгийн гол нь бас билетээ эртнээс зохицуулчих юм бол Ryanair-аар 30-аас 40 еврогийн хооронд нэг талдаа нисэх боломжтой. Энэ бол бас айгүй том давуу тал байсан. Хамгийн сүүлийн нэг нэлээд таалагдсан юм нь болонгод битэрийн түрээссэн байр гадна ийм одоо хотхон марк юм баггүй тэгээ гаднаа айгүй гоё том пүүлтэй байсан. Тэр нь болохоор одоо тэр тухайн хотхны тэр яг хэсгийн айлуудын одоо дундын өнж буюу нийтийн пүүл байсан. Тэгээд айгүй хөрхэн том, тэгээд айгүй тухтай. Тэр нь бол бас битэр нэлээд таалагдсан. Тэгээд хэдий битээр пүүлд нэг их цаг хугацаа өнгөрөөгөөгүй ч гэсэн сайхан Cyprus-чин болонгоо дийлэнхтэй халуун цаг агаартай учраас өвөл 12 сард хүртэл хүмүүс ингээд усан сандаас хилээд байж байгаа гэж ярьд юм байлаа. Тэгээд тэр бол айгүй гоёсэн. За тэгэнгүүт Cyprus-ийн сул тал буюу одоо битэрийн бүр үгээ хийсэн, үзий ядсан тийм одоо хэцүү сул талууд байна. Тэгээ эдгээрээс болоод ер нь бол битэр ирчээд байгаа. Одоо Итали руу буцах талаар шийдвэр гаргасан гэсэн үг. За нэгдүгээрх нь болонгууд за бичлэгийнхээ үргэлжлэлийг part 20-оор оруулъя. Тэгвэл энэ бичлэг маань арай л урт болчлоо. Дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр бай.